Үзэгч та бүхний монгол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн зочны цаг ярилцлагыг хэлж байна. За энэ удаа зочинтой Монгол брэнд төслийн үйл ажиллагаатай холбогдох зарим асуудлыг хөндлөн мөн ардчилсан намын шинжиллийн холбогдох асуудлаар зочин байр суурь илэрхийлэх болно. За ярилцлагад Монгол брэнд төслийн санаачлагч Отгой Үлзий оролцож байна. Тэгэхээр Монгол брэнд төслийг гол нь агуулга зорилгын ямар хүрээнд илүү тодорхойлсон төсөл хэрэгжснээр ялангуяа бизнес эрхлэгчдийг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж чиглэсэн бодит алхам бий болж эхэлсэн нь. За юуны өмнө Монгол орныхоо 408 зохиост ажиллаж амьдарж байгаа үндэсний олон нийтийн телевизийг үзэж суугаа нийт монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол брэнд төслийг бол 2016 оны 3 сарын 3-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр жижиг дунд аж ахуйн нэгжээс эхлүүлээд Монголдо үйлдвэрлэж байгаа, бүтээж байгаа, баялаг бүтээж байгаа аж ахуйн нэгжүүдийг бараа бүтээгдэхүүнүүдийг дэмжих гэсэн зорилготой ингэж энэ төслийг эхлүүлсэн. Энэ төслийн маань үндсэн зорилго бол бид нар импортын бос экспортын баримжаатай буюу яг гадаад олон нийт дэлхийн нийтэд гарах бараа бүтээгдэхүүнүүдээ ингээд үйлдвэрлэж байгаа, бүтээж байгаа тэр байгуул хамт олон аж ахуйн нэгж брэндүүдийг Монгол брэнд болгоё. Монгол брэнд гэдэг энэ нэгдэлд хамтарч олон улсын зах зээл дээр гаргая гэсэн ийм том алсын хараатаагаар энэ төслийг бол эхлүүлсэн. За ер нь үйлдвэрлэгчтэй хөл бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гарах боломж бол нэлээд хязгаарлагдмал байна гэсэн үг. Энэ байдлыг өөрчлөхөд нөлөө үзүүлж чадах уу? За ер нь бол бид бол манай Монгол улс бол импортын ер нь хэрэглэгч улс. Одоо бид нар бол бас экспорт руу чиглэсэн ингэж бүтээгч баялгаа олон нийтэд эцсийн бүтээгдэхүүн болгосон нэмэн өртөг шингээсэн энэ бараа бүтээгдэхүүнүүдэд дэлхийн зах зээл дээр л гаргаж ээж өнөөдрийн гадаадын хөрөнгө оруулалт өнөөдрийн бас энэ долларын мөнгөний хомсдол гэх мэт зүйлүүд бол арилахад бол хамгийн их том түлхэц үзүүлнэ. За яг энэ чиглэлээр бол манай төсөл бол үндсэндээ хоёр үе шаттай хэрэгжиж байгаа. За нэгдүгээр үе шат нь бол жижиг дунд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийг хэвлэл олон нийт сошиал медиа нийгмийн нийгмийн сүлжээгээр дамжуулж тэдний бараа бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэж ийн яаж чанартай гарч ийн гэдэг тэр бүх зүйлүүдийг нь бол нэг дор төвлөрүүлсэн Монгол брэнд цэг эмэн гэсэн тийм вебсайтн дээр тэр байгууллагуудынхаа танилцуулга зурган текстэн дүрс хэлбэрээр ингээд манай төслөөс очиж байгууллагуудыг дэмжиж нэг дор ингэж байрлуулсан байгаараа давуу талтай байгаа. За одоогийн байдлаар бол нийтдээ 47 аж ахуйн нэгжүүд энэ дотор бол жижиг дунд аж ахуйн нэгжүүч байна. Маш том хөрөнгө оруулалт, маш том хөнгөлтөө зээл засгийн газрын бондноос хөрөнгө оруулалт аваад тэндээс ингээд том үйлдвэрлэлүүд ингэж хийгээд яг эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж байгаа аж ахуйн нэгжүүч байна гэдэг ингээд маш олон төрлийн жижиг дунд, том аж ахуйн нэгжүүдийн экспортын баримжаатай ингэж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг олон улсын түвшинд гаргая. Тэр зорилгоор олон нийтэд нэгдсэн цогц зөв мэдээлэлтэй болгоё гэсэн үднээс бол манай төслийн эхний үе шат бол тэдний мэдээллийг нэгтгэх, олон нийтэд хүргэх гэсэн зорилготой явж исэн. За төслийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний экспортлоход ямар бодит бэрхшээл бий болоод байна. Энийг яаж арилгах вэ? За бид нар бол Монгол улс бол экспортын баримжаан дээр бол уул уурхайн бүтээгдэхүүн бол манай нийт экспортын бараг 70 гаруй бараг 80 орчим хувийг л эзэлдэг. Яг эцсийн бүтээгдэхүүн болсон махан арь ширэн ноос ноолорон бүтээгдэхүүнээ бүр эцсийн бүтээгдэхүүн болохоос өмнөх юу гэдэг чинь түрүү самсан ноолуур гэдэг ч юм уу хагас босруулсан бүтээгдэхүүнээ бол бид бол олон улсад бол маш их экспортлж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн болгоод олон улсын чанар, аюулгүй байдал, стандарт тэр бүх зүйлүүдэд нийцүүлээд дэлхийн нийтэд хөл нийлүүлж алах хэмжээнд бол өнөөдрийн манай аж ахуйн нэгжүүд маань бол том группээс ахуулаад жижиг дунд аж ахуйн нэгжүүд бүгд ингээд олон улсын чанар, стандарт, ISO гэх мэтлэн яг ийм гадаадын зах зээлд гарахад бэлэн болох тэр стандарт руугаа бол аль хэдийн хурж эхэлж байна. Тийм болох тэр бид нар энэ боломжийг ашиглаад экспортын борлуулалт хийх нэг цонхны бодлогоор ингээд гадаадын зах зээл дээр гаргая. Тэр дундаа Монгол брэнд гэдэг төслөөс бол бүгд найрамдах хятад ард улсын зах зээл рүү бол ингээд бодиттойгоор нэг цонхны бодлогоор яг ингээд олон улсын чанар, аюулгүй байдал, стандартаа хангасан байгаа тэр бараа бүтээгдэхүүнүүдийг тэр компаниудыг нэгдэл хэлбэрээр ингэж зохион байгуулалтанд оролцуулаад тэгээд хятадын зах зээл рүү гарах боломжоо бид ер нь
бүрдүүлчлээ гэсэн үг. Тухайлбал ямар тодорхой тухайлбал сүүлийн одоо энэ 9 сарын 2-оос 7-ны хооронд Монгол улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, 3 улсын одоо эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалт гэж 90 хот төр зохион байгуулагдлаа. Энэ уулзалтанд бол одоо 3 улсын бизнес, 3 улсын одоо хил, гайл, татвар гэдэг бүхэл одоо төрлийн тэр хилээр гарах шалган нэвтрүүлэх 20 цээр гэдэг одоо байж болох Монголын талаас, Бүгд найрамдах Хятад ард улсын талаас, тэгээд Оросын холбооны улсын талаас бүх одоо холбогдох хүмүүс хурж ирж 90 хотод одоо яг ингээд 3 улсын худалдаа, экспорт, импорт, дамжин өнгөрүүлэх, таран зэт гэдэг одоо бүх зүйлүүдийг хөнгөвчлөх, уялдаагийн сайжруулах гэдэг чиглэлүүдээр бол ингээд тохиролцлоо. Үүн дээр бол Монголын үндэсний худалдаа алж үйлдвэрийн дахин бол маш их одоо итгэх зүтгэл гаргаж, маш их том яриа хэлцээ хийж зөвхөн худалдаа алж үйлдвэрийн дахин гэлтгүүгээр 3 улсын одоо улс төр нийгмийн байдал ч гэсэн дипломат одоо улс төрийн шугамч гэсэн одоо маш их өндөр дээд хэмжээнд хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд бол одоо Монгол улсын ерөнхийлөгч, Бүгд найрамдах Хятад ард улсын дарга, тэгээд Оросын холбооны удирдагч одоо энэ 3 улс энэ төрийн дэргүүд бол 3 улсын худалдааг хөнгөлтөө нөхцлөөр гаргах одоо улс төрийн нөхцөл байдлуудыг шин шатанд стратегийн түншлэлөө аваач 3 улсын одоо тарин зэт нэг бүс нэг зам гэдэг ингээд маш том төрийн бодлого шийдвэрүүд бол одоо явж байна. Түүний доотлолт нь бол одоо бас эдийн засгийн бизнесийн бол нэгдэл хэлбэрээр ингэж гарах юм бол хэн энд нь одоо илүү тийм өгөөжтэй байна гэдгийг 3 улсын одоо сайн чуулга уулзалтанд оролцсон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд, хууль, хяналтын байгууллагын, хил гайлынхан, 20 зэр татврын албаныхан одоо ингээд ярилцаад ерөнхий одоо нэг юм нэгдсэн ойлголтод хүрч чадлаа. За мөн одоо үйлдвэрлэгчдийн хувьд экспортын бүтээгдэхүүнээ гаргахад нэгдлийн зохион байгуулалтанд орох боломж байна уу? Ямар зохицуулт хийгдэнэ гэсэн үг? Өмнө нь бол компани аж ахуйн нэгжүүд маань бол одоо нэг нэгээр дан тангаараа ингээд яваад бас их зардал мөнгөний хувьд ч гэсэн одоо нөөц боломжийн хувьд ч гэсэн гадаад харилцааны хувьд ч гэсэн тээвэр логистикийн хувьд ч гэсэн бас их өндөр зардалтай байдаг байсан. За одооний бидний энэ төслөөр ингээд дамжаад гарах боломж нь юу вэ нөхдөр? Бүгд найрамдах Хятад ард улс за 90 хот дээр бол тусгаалсан Монгол зориулсан одоо ингээд чөлөөт бүс гэдэг тийм бүсээ айл хэдийн ингээд ашиглалтанд сая орууллаа. Тэр бүсийнхаа нээлтийг хийлээ. Тэр бүсээр одоо дамжиж Монгол улсад үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнүүдийг одоо гайлын татваргүйгээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн. За энэ боломжийг бид бол Монголд үйлдвэрлэж байгаа чанар стандарт хангасан бүтээгдэхүүнүүд нэгдсэн байдлаар тийшээ саяны чөлөөт бүсээр нэгдүгээрт нэвтрээ. Хоёрдугаар цаашгаа 90 хотын их дэлгүүр гэдэг маш том дэлгүүр дээр Монгол брэнд, Монгол бараа бүтээгдэхүүнийн нэгдсэн тийм том одоо тусгай тасаг нээгээд тэнд нь одоо тэр гоёо одоо өөр юу гэдэг арьс, ноос, ноолуур, хүнсний бүтээгдэхүүн тэгээд бүхэл юу яаж болох юм стандарт шаардлага хангасан байгаа экспортод гаргаж байгаа тэр бараа бүтээгдэхүүнүүдийг нэгдсэн байдлаар одоо ингэж нэг дор ингэж байрлуулад тэгээд одоо хятадын хэрэглэгчдэд хятадын том зах зээлд бол бодитоор нэгдэл байдлаар гарч байгаараа тэрийг ингэж зохион байгуулахад бол манай төсөл тэр хятадын хөрөнгө оруулалт одоо тэр аж ахуйн нэгжүүдтэй бол хамтарч ажиллах санамжчтай бол гар үсгээ зурчаад ирсэн байна. Чөлөөт бүс цаг хугацааны үед хэдийнээс ажиллаж эхэлэх үү? Одоогоор ямар нөхцөл байдал бэлтгэл ажил хийгдэж байна? Чөлөөт бүс туршилтын байдлаар бол 2 сарын өмнөөс бол аль биесээр ажиллаад эхэлсэн байгаа. Монголын талаас одоогоор 10 орчим аж ахуйн нэгжүүд дан дангаараа ингээд орсон байгаа. Тэгээд бас дөнгөж ингээ гарч байгаа, дөнгөж одоо ингээд орж байгаа юмд бол бас алдаа дутагдал одоо сайжруулах зүйлүүд бол чамгүй их байгаа. За бид нар бол нэгдэл байдлаар ингээд гарах юм бол тээвэр логистик одоо тэр хүргэлт үйлчлэгийг гайлын бүрдүүлэлтээ бүх зүйлүүдээ одоо ингээд нэгдсэн байдлаар цогц байдлаар шийдэх юм бол 3 одоо тэр улсын байгууллагуудын хөнгөлтөө хилцээрээр гарах одоо чөлөөт бүсийг ашиглах тэр юмнуудээр ч гэсэн их тийм хөнгөлтийг авах боломж байна. Дээр нь зөвхөн одоо тийш нэг хэдэн бараг 90-нд одоо ингэж нэг том дэлгүүр дээр худалдаалахаас илүүтэйгээр ямар том нөхцлүүдийг гаргаж ирж байгаа нөхдөр одоо хятадын Alibaba, Taobao гэдэг одоо маш олон сая хэрэглэгчтэй интернет худалдааны зах зээл рүү бид нар яг саяны энэ гаргасан бараа бүтээгдэхүүнүүдээ онлайнаар худалдах тэр боломжийг нь олгох бас тэр яриа хэлцээнүүдийг хийлээ. За энэ төвшөнд бол
Өмнө нь одоо тэр сүлжээнүүдэд олон улсын сүлжээнд бол Монголоос нэгдээд бараа бүтээгдэхүүн борлуулах ихтер бидний нэг тээвэр, хүргэлт, гайл татврын асуудлаас болоод ойлгомжгүй байдал байдаг гэсэн бол одоо бид нар хятадын одоо тэр нутаг дэвсгэрт нь яг ингээд нэгдсэн байдлаар бараа бүтээгдэхүүн оруулсан байхад хэрэглэгч тэндээс нь захиалга өгөхөд хятадын тэр дотоодосоо хятадын хөргөлтийн компаниар дамжигдаад хөргөн гэдэг бол цаг хугацаа одоо хөрөнгө мөнгөө хэмнэх яг л тэр үйлчлэгийг авах боломж нь нэгтгэхээр бид нар зөвхөн одоо ингээд бодит хэлбэрээр худалдаа хийхээс илүүтэйгээр бас онлайн тэр хятадын хэдэн 10 сая хэрэглэгчдэд Монгол брэнд яг ингээд үндэсний натуралны гэдэг одоо ингээд хендмейд буюу гар аргаар үйлдвэрлэгдсэн маш чанартай 100%-аар тэгээд их илүү нэмэн үртэг шингээсэн илүү одоо тэр монголчуудын одоо тэр органик бүтээгдэхүүнээр үйлдвэрлэгдсэн тэр бараа бүтээгдэхүүнүүдийг бүгд найрамдах хятад ард улсын зах зээл дээр эхний ээлжинд гаргая. Цаашлуулаад одоо бид нар Хөх бот одоо Шилийн гол тэгээд цаашаа Бээжин, Тэнжин, Шинжин гэдэг ингээд бүгд найрамдах хятад ард улсын маш том зах зээл рүү ингээд орё. Тэгээ Монголын талаас бол одоо стандартаа хангасан бараа бүтээгдэхүүнүүд яг ингээд өөрсдийнхөө боломжоор нийлүүлээ. Цаа тал нь бол саяны тэр онлайн худалдаа, хүргэлт, саяны борлуулалтын асуудал гэд бүх зүйлүүд ингээд хамтарч ингэж ажиллая гэдэг байдал дээр бол энэ хилцээ, энэ яриа зүйлүүд бол явагдаж байна. Ер нь одоо төслийг цаашдаа үр дүнтэй доктортой хэрэгжүүлэх гэдэг юм уу, үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүний экспортлохтой холбоотой бодлогын төвшөнд эрх зүйн хувьд хуулийн талаас нь бас тодорхой өөрчлөлтүүд хийх, зохицуулах шаардлагатай асуудал үүсэж байна. За ер нь бол Монгол улс экспортын чиглэлээр одоо ингэж бараа бүтээгдэхүүнүүдээ гаргая гэдэг энэ чиглэлээр бас төрийн бодлого явагдаж маш их одоо тэр Чингис Самара гээд том бондуудаас бол маш их хөрөнгө оруулалтууд татаж тэрийг бол аж ахуйн нэгж бүс компаниуд руу одоо ингэ төслүүд рүү оруулсан. Тэр нь бол 1 жил 2 жил одоо яг ингэж үзчихэж хамгийн өндөр түвшний технологи, хамгийн өндөр түвшний одоо тэр үйлдвэрлэлийн одоо стандартуудыг хангасан бараа бүтээгдэхүүнүүд өнөөдөр өчигдөр одоо сарын өмнө ингээд гарч ирж байна. Одоо Япон улс руу бол Монгол улс чөлөөт хэлцээ хийгдснээс хойш одоо дөнгөж өчигдөрхөн уржигдэрхэн Битабит гэдэг компани гоёо гэдэг одоо чацраны шүүсээ экспортлж байна. За хятад руу бол Тесо гэдэг корпорац бол одоо бас хүнсний бүтээгдэхүүн зармиг гэл одоо дээр нь одоо хятадын зах зээл рүү уурын аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн одоо гаргах одоо компаниуд маань махаа гаргаад эхэлж гин гэдэг. Одоо бид нар бол яг нэмэн өртөг шингээсэн хамгийн тийм үн цэнтэй эцсийн бүтээгдэхүүнүүдээ дэлхийн зах зээл рүү албан ёсоор ингээд гаргаж эхэлж гин гэдэг бол маш том Монголд оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт, гадны хөрөнгө оруулалт, жинхэнэ бодит төр орж ирж гин гэсэн үг. Тэгэхээр энэ тал руу бол одоо төрийн бодлого бол тодорхой хэмжээний санхүүгийн санхүүгийн хэмжээнд дэр нь бол бас дэмжиж туслаад ингээд явж байгаа компаниуд тэр үр шимийг нүртээд өнөөдөр ингээд нэгдэл олъё бүгдээ хамтрын нэгдсэн зохион байгуулалт хятадын зах зээл рүү гараад явъя гэдэг бол энэ бас цаана төрийн бодлого дэмжлэг тусалцаана ингээд явж байгааг илэрлээ л гэсэн үг. Ер нь одоо өөр аль улсын зах зээл рүү одоо үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гаргах боломж гарч харагдаж байна. За ер нь бол Аз болон Европын бүх орнууд руу бол бид гаргах бол боломж олцоо бол нээлттэй байгаа. Гэхдээ саяны одоо энэ бидний хятадын зах зээл рүү маш хурдтайгаар ингээд гарах гэж байгаа, маш ингээд зохион байгуулалтанд орох гэж байгаа энэ хэлбэр нь бол хятадын одоо хил дээрээ Монголын бараа бүтээгдэхүүнүүдийг татваргүйгээр нэвтрүүлэх энэ боломж нь бүрдснээрээ бид нар бол энэ рүү бүгд одоо орохоос өөр гарц толгомжж байгаа асуудал маань энэ болж байна гэсэн үг. За олон улсын тэр Япон одоо хөнгөлтэй хэлцээний шугам хийсэн байна. Европын орнууд руу бол 7001 төрлийн одоо бараа бүтээгдэхүүнийг одоо гаргах тэр олон улсын гэрээ конвенцэд Монгол улс аль хэдийн нэгдсэн байна гэдэг ингээд маш олон боломжууд байгаа. Төр бидэнд юу хийх, биднийг яаж дэмжих гэхээс илүүтэйгээр бид одоо Монголын төлөө юу хийх вэ? Бид өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд чанар стандартын түвшинд одоо тэр шашгын түвшинд, орц найрлагын түвшинд одоо яг ингээд олон улсын шаардлага стандартыг хангах түвшинд юу хийвэ гэдгээ бас бид нар хин хөнгөө дээр доргоо том баггүй одоо жижиг дундаас ахуулаад том бүтээн байгуулагч хүртлээ бол бид нар ингээд бас ингээд энэ рүү анхаарах хэрэгтэй. Энэ зүйлүүдэл цэгцэлж одоо энэ зүйлүүдээ ингээд нэгдсэн зохион байгуулалтанд оруулж чадсан тохиолдолд Монгол брэнд, Монгол одоо үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнүүд, Монголын одоо нэмэн өртөг шингээсэн
органик одоо тэр оригинал одоо жинхэнэ Монгол брэндүүд бол дэлхийн зах зээл дээр бол гарахад бэлэн болцсон байна. Гарахад одоо ингээд эхэлсэн байна. Гараад эхэлсэн байна. Тийм учраас бол энэ бол маш том амжилт авчирна. Тийм учраас энэ бол Монголын эдийн засгт оруулах, Монголын нийгэмд оруулах, Монгол улсад оруулах маш том одоо хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Тэгэхээр таны хувьд бас ардчилсан намын дэргэдэх шинжилгээний холбогдох ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Танай ажлын хэсгийн хувьд ямар тодорхой санал дүгнэлтийг гаргаж байна? Цаашдаа намын шинжилгээг ямар хүрээнд илүү авч үзэх шаардлага байна гэж үзэж байна. За ардчилсан намын шинжилгээний ажлын хэсэг гэдэг ерөнхий нарийн бичгийн даргын одоо тушаалаар нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй одоо ингээд ажлын хэсэг 2016 оны 8 сарын 3-ны өдөр одоо ингээд аль бие усаар ажилдаа орсон байгаа. За тэрнээс өмнө бол ардчилсан намаа шинжлэх одоо шинжилгээний хөдөлгөөн янз бүрийн үүсгэл санаачлагууд бол одоо жилийн өмнө 2 жилийн өмнө одоо ингээд гараад явж ирсэн. За миний хувьд бол хувийн хувьд бол ардчилсан намын шинжлэх хөдөлгөөнийг одоо жил 6 сарын өмнө одоо ингээд өөрийнхөө үг үзэл бодол ихтгэл өмчлөлөөрөө бол намыг бас ингээд шинжлэх өөрчлөх тэр чиглэлүүдээр бол тодорхой дуу хоолой үзэл бодлоо ингээд илэрхийлээд явж байсан. За өнөөдөр бол 35-ны бүрэлдэхүүнтэй одоо ингээд шинжилгээний ажлын хэсэг гараад ингээд ажиллаад сар гаруй хугацаанд бид нар ингээд ажиллалаа. За энэ хугацаанд бол 6 дэд ажлын хэсэгт хуваагдаж одоо ингээд дотроо ингээд зохион байгуулалтанд орж ажиллалаа. За ажилласан хугацаанд бол хөдөө орон нутгуудаар очиж одоо аймаг сумдын анхан шатны намын байгууллагуудын даргууд анхан шатын намын байгууллагын гишүүд дэмжигчдийнхаа одоо санал үг үзэл бодлыг нь тусгаж хүлээж авлаа. Үе үе намыг удиржсэн удирдлагуудтай ингэж уулзаж үе үе намын ерөнхий нарийн бичгийн даргуудтай уулзалт хийлээ. За ардчилсан ахмадын холбоо, ахмадын одоо залуучуудын холбоо, ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо гэдэг одоо үүсгэл санаачлагын байгууллагуудтай очиж ер нь энэ ардчилсан нам юун дээрээс одоо ингэж шинжлэгдүүл зүгөөрөө бид одоо ингэ хариуцлагатай төлөвшөлтөө дотоод зохион байгуулалтаа нам болохын төлөө ингээд ямар алхмуудыг хийх хэрэгтэй гэдэг чиглэлээр маш их ажлууд хийж судалгаа авч одоо ингэж ажиллалаа. За дээр нь бол улс төр судлаач эрдэмтэн докторуудтай хамтарч улс төрийн намын шинжил болон шийдэл гэдэг сэдвээр хилцүүл хийлээгээд ингээд хийсэн ажлууд бол маш их чамгүй. За маргааш манай ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны хурал болно. Энэ хурал дээр бол одоо намын даргын асуудал юм уу эсвэл намын одоо шинжилгээний асуудлуудаар бол бас их дотоод ардчилтайгаар сайхан ярилцж хэлцэх байх. Бидний бас ингээд одоо шинжилгээг ямар хүрээнд яаж хийх ёстой гэдэг тухайн асуудал яригдж байна. Тий. Шинжилгээг бол бид нар хэн нэгэн одоо даргаыг хэн нэгэн дахиад шинэ даргаар солих бол одоо энэ бол маш их амархан хийгдэх ажлаа. Энэ бол тийм шинжил биш. Бид нар одоо дөрмийн, бүтцийн, одоо олон ургалж үзлийн, дотоод ардчлалын, шилэн данстай байдлын нээлттэй ил тод гэдэг ингээд олон ургалж үзэлтэй намын одоо гишүүд дэмжигчдийнхээ үг үзэл бодлыг нь авч тэрийг нь төрийн бодлого болгоход ингээд хэрэгжүүлдэг нэг цул хариуцлагатай сахилга баттай гэдэг ингээд ярих юм бол маш их зүйлүүдийг ингэж цогцоор нь ингэж шинжилэл өөрчлөлтөө бол оруулах ёстой. За бидний үзэж байгаа одоо бодол за түн дээр миний ихтгэл өмчлөх гэх юм бол одоо ардчилсан намын дарга болохоор одоо ингээд нэр дэвшээд кандидат ингээд явж байгаа маш олон хүмүүс байна. Тэр хүмүүсийг одоо намын их хурлын өмнө жинхэнэ тэр 21 аймаг 330 гаруй сум сойрон газруудаар 9 дүүрэг одоо бүхэл энэ ардчилсан намын одоо үүсгэл санаачлагтай бүх байгууллагуудаар нь орж сунгаа хийя. Энэ сунгааг нэг нэгээрээ явж хийх биш. Одоо яг 5 хүн өрсөлдөж байгаа бол тавуулангийн нэгдсэн зохион байгуулалтаар ингэж явуулаад яг иргэд одоо ардчилсан намын гишүүд дэмжигчдээс яаж шинжлэх гэж байгаа ямар зохион байгуулалтад ажиллах юм энэ ардчилсан намыг ялтан түрхэд ямар одоо ажлуудыг хийх ингээд тэр хүмүүсийг бас ингэж сонсуулаад 12 сарын 6-ны өдөр нэгдсэн байдлаар их хурлаа хийж тэн дотроосоо ямар нэгэн пракц ямар нэгэн одоо тэр бүлэглэлээс ангид жинхэнэ ардчилсан намыг шинжилж өөрчилж чадах тэр удирдлагатай бид нар хамтарч ажиллая. За энэ ардчилсан намыг одоо шинжлэх одоо энэ өөрчлөх тэр бүтцэд нь бид нар бол хамтарч одоо ингэж оролцох хүсэлтэй байгаа. За ажлын хэсгүүдэд хуваагдаж оролцох хүсэлтэй байна гэдэг. Бид нар бол хэн нэгэн хүмүүс хэн нэгэн дарга бас шинжлэх биш уламжлаа умартахгүйгээр шинжилээр хийдвэлэхгүйгээр өөрчлөлт шинжилтийг хийж яг ингээд голыг нь олсон төвийг нь олсон шин өөрчлөгдсөн одоо ингээд намыг бүтээхийн төлөө ингээд ажиллаж байгаа. За баярлалаа. Таны ажилд амжилтсэ. За баярлалаа.
Эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувг зочны цаг ярилцлага хүргэлээ. За энэ удаа зочинтой дотоодын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломж, за мөн арчилсан намын шинжилтэд холбогдох зарим асуудлаар зочинтой ярилцлаа. За ярилцлагад Монгол брэнд төслийн санаачлагч Отгой Үлзий оролцлоо. Үзэгч та бүхэнд баярлалаа.